Шүүхээс Аквагардны хотхоныг хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гаргасан талаар өнгөрсөн өдрүүдэд тухайн компани нь мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэрээс улбаалан голын эргээс 50 метрийн зайг зөрчин барилга барьж болно гэх хандлага тогтоод хүрээд байгаа юм. За компани хууль зөрчөөгүй гэж шүүх шийдвэрлэж болгоч зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудын хууль бус үйлдэлийг хэрхэвч орхигдуулж болохгүй. За учир нь Аквагардны жишээгээр цаашид олон хууль зөрчсөн барилгууд туул тэрэлж дунд голын сав дагуу сөндөрлөх нөхцөл үүсэж байгаа юм. За голын гол төрлөөс 50 метрийн зайд барилга болж болохгүй гэсэн дүрм стандарт Монголд утгаа алдаад байна. За хамгийн сүүлийн жишээ гэх юм бол Аквагардны асуудал дээр бол өнгөрсөн өдрүүдэд шүүхээс Аквагардны талд ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй гэдэг шийдвэрийг гаргасан гэсэн мэдээлэл бол олон нийтийн дунд өргөн тархаад байна. За гэхдээ үүний нэг уршиг нь гэх юм бол өнөөдөр яг Аквагардны чанх урд талд 2-3 ч барилга баригдаж байна. Тэгэхээр эдгээр барилгуудын хувьд ч гэсэн цаашлаад Аквагардны асуудал дээр та бүхэн 50 метрийн зөрчлийг зөрчилгөж үзээгүй юм чинь бидний хувьд ч гэсэн энэ яхаа зөрчил болдсон бэ гэдэг ийм хил ам хэрүүл тэмцэл маргаан цаашд өрнөх нөхцөл харагдаж байна. За хууль тогтоогчдын зүгээс 50 метрийн зайд барилга барьж болохгүй гэсэн хуулиа бид мөрдөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч эцсийн дүндээ практик дээр энэ хууль огт хэрэгжихгүй байна. За тэгвэл хэн хариуцлага хүлээх юм бэ гэд аваад үзэх юм бол тухайн бүсэд өнөөдөр барилга барих зөвшөөрлийг олгосон удирдлагууд за дээрээс нь одоо энэ барилгын салбарын одоо тухайн зураг төслийг баталж байгаа инженерүүд хариуцлага хүлээх ёстой гэдэг үнцэг бас яригдж байна. За Аквагардын хотхон хуульд харьцлах байршилд хэрхэн хуулийн дагуу болсон бэ гэдэг нь 21-р зууны Улаанбаатар хотын тайлагдшгүй нууцуудын нэг болоод байна. За хууль тогтоогчдын зүгээс голын эргээс 50 м дотор барилга барьж болохгүй гэсэн стандарт мөрдөгдөх ёстой гэдэг хатуу байр суурийг илэрхийлж байгаа ч бүх зөвшөөрлүүд нь хуулийн дагуу гэсэн шүүхийн шийдвэр нь мөн адил үндэслэлтэй. Иймээс ч Аквагардын хотхон буруугүй харин тэнд урсаж байсан дунд гол түүнийг дагсан стандарт дүрм журам нь буруудан болоход хүрээд байна. За хууль зөрчсөн бол хууль зөрчсөн бүх хүмүүстээр хариуцлага тооцогдох ёстой. Тийм үү? Голын голдролд барилга барьж болохгүй голын одоо голдролоос 50 м зайтай барилга барих ёстой гэсэн хууль байгаа бол энэ хуулийг ямар ч аж ахуй гэж байсан биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр хууль ижилдэгч үйлчлэх үүрэгтэй. За аваа босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг иймээс Аквагардын хотхны барилгын зураг төлөвлөлтийг баталсан зөвшөөрсөн албан тушаалтнуудыг олж хариуцлага тооцохгүй бол хэн дуртай нь стандартаа зөрчөөд голын ирэг дээр шахаад барилга барьдаг сөрөг үр дагавар үүсгэр байна. Нэгдүгээр компаниуд барилга барихаар улаарч байна. Хоёрдугаарт тэр барилгыг зөвшөөрөл өгж байгаа хүмүүс байна шүү дээ. Барьж болно гэдэг чинь барилга барих зөвшөөрөл гэж байгаа. Барилга эхлэгч гэж зөвшөөрөл байгаа. Тэр зөвшөөрлийг өгж байгаа улсууд хуулиа өөрөө бас барих хэрэгтэй шүү. Тийм биз дээ. Тэр улсууд хуулиа биелүүлэх хэрэгтэй байна. Тэгээ айд юм уу, яад эсвэл дарамтанд орд юм эсвэл одоо янз бүрийн авилга ашиг сонирхол байд юм уу. Тэгээд харсаар үзсээр байгаад зөвшөөрчдөг. Энийг зогсоох хэрэгтэй. Одоо манай тэр анхан шатны дээр байгууллагын одоо нийслэл хотын төлөвлөгөөний газрын хүмүүс бол ерөөсөө эсэргүүцэх шууд эсэргүүцэх бүрийн эрх нь байгаа шүү. Бид одоо шинэ барилгаар зөвшөөрж болохгүй. Энд зураг батлахгүй гэж хэлэхэд хувийн компани очиж хүчээр барьж чадахгүй. Өөрсдөө ихлүүлсэн. Хувийн компани төр одоо жишээ нь болиход хүч төрж барьсан юм хоёр янзын бас. За Сэлб голын хөвөөгөр нийтдээ 3990 гаруй газар олох зөвшөөрлүүд олгогдсон гэсэн. Тэгвэл энэ газруудыг хэн гэдэг дарга ямар зориулалтаар хэнд олгож тухайн компани газар ашиглах анхны зориулалтаа өөрчилсөн эсхийг шалгаж тогтоож хариуцлага тооцох асуудал орхигдоод байна. За цаашлаад Аквагардын хотхонтой адил туул Сэлб дунд голын ирэг дээр баригдаж буй барилгуудыг хуулийн зөрчилтэй харагдаж байж болох ч цаасан дээр зөрчилгүйгээд нийтээрээ нүдэ ханаад өнгөрөөхүү гэдэг асуудал үүсгэр байна. Өнөөдөр ямар ч шатнд бид нэр бодит үр дагаврыг бодит байдлыг үгүйсгэж болно. Бодит байдлыг үгүйсгэснээр харин үүсэх үр дагаврыг бол бид үгүйсгэж чадахгүй шүү. Энэ юу гэсэн үг вэ? Бид цаашдаа одоо жишээлбэл тэр голын айс ав газар барьсан орон сууцны барилга нуруул яах вэ? Газар хөдлөлтөнд хэдэн баал тэсвэртэй. Өнөөдөр одоо барилга болгон 6 7 8 балын тэсвэртэй л гэж байгаа бол яг бодит байдал дээр өнөөдөр бас тийм байж чадахгүй юу гэдэг асуудал. Одоо нөгөө нэргсэн хань дууруу гэдэг шиг тэгээ зүйлд нь асуудал үүссэн одоо бид нар харамс сууж ахаар одоо эртнээс стандарт нормыг бүрдүүлээд үнэхээр одоо энэ хяналтаа сайжруулад явах юм бол энэ анхнаасаа зөвшөөрөл олгохоос ахуулаад асуудалтай хандна.